За дөрөв инженер дөрөв хөтөлчтэй явна гэсэн. Одоо хаапныхаа Ганаас анхаарал хандуулаарай. Хавар гоос. За бүгдээ сайн системийн үр ахмад хонцгоосыг үүсгэж. За энэ нөгөөдөр юу гэхээр үндэслэлтэй ажил тооцогддог. За тийм учраас та бүхэн одоо дотор танилцах явцдаа өнөөдөр ажилтны анхаарлыг солиулахгүйгээр бас үйлдвэр харилцааг та бүхэн хэлсэн. За үйлдвэр дотор явах хугацаанд одоо ямар нэгэн байдлаар эмчийн тусламж авах шаардлага юм бол та бүхэн баруун талд байдлын өрөө эмчийн өрөө байна шүү дээ. За бусад одоо эмчийн зааварчилгааг та бүхэн видео хэлбэр бүгд. За одоо анхаарлаарай. Сайн цаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын алт Евроолог үйлдвэрт тавтай мөрөлдөн. Зочид төлөөлөгчдөд өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Нэгдүгээр, хөдөлж ажилтны заавраар нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн зөвлөсөж хэрэглэнэ. Хоёрдугаар, үйлдвэрийн технологи, процессын үйл ажиллагааны талаар лалах зүйлээ хөдөлж ажилтнаас авна. Гуравдугаар, хөдөлж ажилтны зааврын дагуу аюулгүй байдлыг хангасан зам талбайгаар зорчино. Дөрөвдүгээр, зочид төлөөлөгчид та бүхэн энэ хоорондын зайгаар барьж зорчино. Тавдугаар, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах явцад ил гал тамхи татахыг хориглоно. Зургдугаар, хөдөлж ажилтныг үйлдвэрийн танилцах өгч байхад зочид төлөөлөгчид та бүхэн бие биедээ саадуулахгүй хүндэтгэлтэй байна. Долдугаар, гарц болшгүй осол аваарын үед үйлдвэрийн гарц орцыг заасан заах тэмдгийг дагаж аюулгүй гарцаар гарч цуглах цэг дээр очино. 8-дугаар, шатаар өксөж өрөвдөхтаа шатны бариулаас барьж металл хийцээс болгоомжуулж өртөхгүй явна. 9-дугаар, зочид төлөөлөгчид та бүхэн хөдөлж ажилтны зааврын дагуу үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За ерөнхий видео зааварчлаа тий. За тэгэхээр ерөнхийдөө яг одоо энэ үйлдвэрийн бүс радио дотор нийтээр 109 эсрэг байрны албаны ажилтан болоод оператор ажил үүсгэж байгаа. Тэгэхээр та бүхэн хүний зааварчлага хийснээр хөтөлчийн зааварчлагыг бас сайн үүсгэж ажиллана. Та бүхэн одоо хөтөлчөөр манай ерөнхий төлөөлөгч тавсурн технологи инженер Батбаяр, Антур гизээ инженер Иржан, за захлаа хавчтай ахлах инженер Ариун болдоор та бүхэн хөтөлчөөр ажиллана. Түүний идээр 4 хоног явах нь тийм өнөөр тэр хөтөлчөөр мэдээж туршлагатай сайн хүмүүс байгаа учраас та бүхэн яг хөтөлж байгаа төсний дагуу маршрутаар хэлсэн. За бүгд нь ажил төслийн үйлдэлтэй хамтдаа ажиллаарай. манай хоор энэ Жохон жаалаа. Би одоо хэдүүлээ шөөрөм үсээ болцсон дээ. За манай баг өндөр хүмүүс хойш. За асууж ярих юм бол нээлттэй асууж болно. Үйлдвэр дотор ороод зураг мөрөг дарж болно. Бичиг хийж болно. Нээлттэй. За та адилхан асуухгүй. Нээлттэй болсон инженер хүмүүс юм чинь. За манай блог тав харж байгаа чинь энэ дөрвөн төрлийн түүхийд ашигладаг. За жилс, цемент, шохоо, бэлтгэн энэ дээр хөнгөн цагааны одоо номтог байгаа паудер. Тэрийг бол бид нэг хор айлгүй байдлаас гаргаж тавьдаг. За энэ хоёр нь юу юм гэхээр энэ хоёр нь нүүрс каварц байгаа. Нүүрс болоод бид Монголд 45 тонн нүүрс шатааж нүүрс дебютиг болохоос авчиж одоо энэ халаалт болон технологийн уур хүчин хүчийг гаргаж байгаа тийм ээ. За каварц бол нэмэлтээр авдаг. За үндсэн түүхийдээс эхлэе. За манай бүтээгдэхүүн 5 төрлийн түүхийдээс одоо 100% өөрөөр материал гэж үзэх юм бол за хамгийн голлох түүхийд маань энэ каварц ийс байгаа. Захиурын ийс гэж. Захиурын ийс бол одоо манай мак евро болоод өөрсдөө манай мак өөрөө уурхаа буюу одоо 100 модны ийс гэж байгаа. Дэмжин ийс гэдэг газраас олзуурлагдаж тэндээс одоо олзуурлаад угаагаад эзнийх нь одоо шаварлагын хэмжээг багасгаад хоёр хуваас баг ихгүй болгоод за дээрээс нь одоо нөгөө нэг том парагц болон жижиг парагцаар ялгаж наашаа авчирдаг байна. За дараа нь бол гадууш материалаар барьцалдуулагч буюу одоо цемент юм тийм. Цемент бол бас нийт хуурай материалын 18% хэлсэн.
За Мак евро цементийн үйлдвэрээс шууд затгаагаар хоброг болгоноор авчирч бүтээгдэхүүнүүдээ ашигладаг байгаа. За цемент нь бас онцлогтой. Сэм 1 буюу одоо ямар ч нэмж үеийн BC40.5 гэсэн маркийн цементийг хэрэглүүл илүү зохиомжтой байдаг. За тэгээд дараа шихоо байна. Евро сайжирч ирсэн эндээс тэгэхээр навчаад хацар батураа тэгээд хэлбэрээ бас шихоо болоод холбогч яах юу материал тийм. За шихоо бол үндсэндээ гурван материалын нэг хаан байх. Нэгснэр цементийн нэг 12-18 гэхээр жоох басаас ордог. За түүний дараагаар бүлтгэн мөн марк манай тодорхой одоо марк дунд хувийн үйлдвэрээс шууд бүхээр авчиж энд бас тэр барь нуудаг. За бүлтгэний гол дахь үүрэг нь юу юм бэ? Бүлтгэн энэ барьцаалж материалын бичиг хугацаа гэж байна. Манай цемент бол нэг 110-аас 170 минут байдаг байхгүй. Тэр хугацаар тохируулна гэсэн. Яагаад тохируулдаг вэ гэхээр өмнө цаа хөөж процесс бүлтгэн маань тохируулна. Хэд хурдан бэхжүүлэх вэ? Хэд удаан бэхжүүлэх вэ? Минутыг тааруулаад байж байгаа. Ийм үүрэгтэй. За ингэснээр одоо энэ дээр хамгийн сүүл өмнө цагаан нуудаг нэмэлт хэлбэрээр одоо нэг цутгаас 5.4 м кубик ангаас 2.5 кг маш бага хэмжээ. Тэгээ өмнө цагаан орчноор өмнө цагаан маань өөрөө жижиг макро сүрээ үсгэж нэгсдэр одоо өнгөж сэрэг доод уламжлалын бүтээгдэхүүн хийсэн болт юм аа. За бүтээгдэхүүн маань хамгийн одоо ихний давуу тал нь гал төсөлтөөр гал чихгүй, гал дэмжихгүй, гал ямар нэгэн хөдөлгөөний нэг ажил томоож агшаах юм. Тийм. Тэгэхээр одоо таны байртай 100 галын хэсгээс хангалтж байгаа юм. За түүний дараагаар бол сул усаалтын коэффициентийн 40-50 байна. Энэ одоо манай хамгийн нэгэн даалгавар байна. Энэ ятаа бодсон. Нөгөө ашиг доо. Өөрөөр хэлбэл одоо энэ сүүрхэн бүтцийг хөнгөн цаа хийх хөөсмөсгөө. Асар богино хугацаанд халааваас одоо товер морин буюу одоо эсний тэр каварт захиурын юуг л одоо хадгалж үлддэг ийм техник байна. Эцэд нь 40-50 хэсэг байна. За дараагийн үнийг үзвэл бол шингээлт байгаа тийм. За 90 минутаас дээш бол шингээлт төсвөртэй. Ямар нэгэн ус шингээлт бол байхгүй. Одоо хэрвээ нөгөө шингээлт явах юм бол доош жиг гэсэн тийм. Тэгээ одоо байшин мөнгө жиг. За мөн дээрээс манайх ганц болмоо үйлдвэрлэхээс гадна энэ асхан үйлдвэрлэдэг. Энэ яг манай үндсэн болгоны одоо яг өөрөө дахин ашиглаж бодлоо. Одоо голроор оруулаад юм реакцад гаргадаг. Энэ одоо юунд зориулдаг гэхээр дээвэр болон шалгууд дулаалал зохиомжтой. Ингэснээр одоо шал болон дээврийн одоо ус чийг дулаан тусах талтай. Усад одоо материалаас жигнүүд бол дөрөс тавталсан юм байгаа. Гоочин бол бид нар одоо нөө керамзитийг үргэлжлүүлээд шаврыг үргэлжлүүлээд керамзит хийхдээ шатаагаад одоо тэрний оронд юусэн манай зөвхөн давуу тал байна. Яг одоо Европ болоод байна. Тий, яг адилхан батлах юм. За мөн дээрээс нь юу хөдрийн болгох зүсч гаргадаг. Энэ маань ямар давуу талтай гэхээр там одоо тэр харж өрлөг өрөө дээр нь бид бүсгтан тутахдаг тийм. Бүсгтаныг яаж хийх вэ? Хашмал зэн нөгөө хар банаар нөгөө бүрүүсээр тэгээд төмөр уцаар боогоод ацрыг ажил болдог бол энийг шууд цавгаар наагаад улхыг гаргаад энэ дотор ажлын харамтурыг байрлууллаа хүн дотор үргээд ингээ явчихна. Тэгснэр бол одоо можины ажлыг 100% өнгөрч байгаа. Гүн нөхдөд багтаа. Бас нэг эмний хөргүүдээс гадна дахиад нөгөө бүсгтаноо дулаалan За тэгээд энэ тав хүн харж байгаа энэ болгоомжтой энэ 9 төрлийн хэмжээс нэг одоо хэмжээний хамтаа багтаа манай
Хэмжээний нэрээс Сэрний үндсэн орц найрлага байна. Тэрээр бид цагаар план хийсэн байна. За хэмжээний алдаагүйг болохоор хан өргөдөг тишгэн өргөдөн. Тишгэн өргөдөхөөр зэрэг барилгын өртгийг бууруулна. Ажилбайг бас өнгөвчлөн тав одоо барилгын инженер багтай. Ягаад юу хэмнэх вэ гэвэл хан болон одоо тусгаарлалтын хан өөрөө алдаатай болохоор зэрэг дотор хан дээр шаварлагаа хийдэг. Шаврын ажил шууд хийж байна. Шууд хэмжээний алдаа багтаа учраас хар замаас занаа замаас тэгээ обоо нэг бол юм уу нэг бол дотор одоо тав хаач тий татна хан хэд сайдаг наагаа чулуу наагаа чул гэж болж байна. Ийм давуу талтай. За дээрээс нь тав бол талбай дээр анхаарах юм. Уран үе хүн хүчтгэл хийж байна. Ажлын арматураар за хүчтгэлийн цэгийг хаанаас авах вэ гэхээр хан болон багамнаас ангилж байна. Энийг л бас анхаарч явах хэрэгтэй. За мөн дээрээс нь одоо энэ бариул байгаа. Бариулыг бол бид нэр хөөсөөр болно. Хоорондоо чигжиж өгөх хэрэгтэй. Нэгснээр илүү бас одоо дулаан алталтыг багасгана гэсэн. Энэ шууд энэ одоо ингэ ямар ч дулаалах хэрэггүй зүйл шууд илүү өрч болно шүү. Тэгээ одоо манай Монголын нөхцөл төр 375 та 37.5-ын өргөнтэй хан болно. Тэр нөгөө дулаан цартай лямтай коэффициент энэ дээр байж байгаа. Одоо би тайлбарлаж өгнө. За ингээд явчихна. Энд дээр эндээс тав харж байгаа. Манай одоо яг энэ жил бодож шийсэн. 375 та болоод байж гин, мод байж гин, тоосон хан байж гин, бетон хан байж гин тийм. За бетон дээр бол жинхэнэ одоо энэ гулбан 130 кг. Бетоны нэгт чинь 2.5 кг юм. За дулаан дамжуулалтын коэффициент нь 1.14-өөс 17 багтдаг болох юм. За өртгөх нь бол 219-аас 4. За энэ дээр бол 14 байж хасаад дулаалах шанс хөөс юм уу шулуу гэж шаав. За тэгэнгүүт тоосон хан дээр ярьж байна. Яг адилхан хэмжээ бол 375 250 за нэгтэй хувьд 1800 кг, жингийн хувьд 100 кг. За дулаан дамжуулалт 035-аас 055, өсвөр 358. Энэ дээр бол мөн 13.5 сая. За мод за бид нар хамгийн хямдхан зүгээр энгийн хэрэглээний одоо нэг факт гэж яддаг те 15 факт тооцсон байгаа. Ингээд бол за энэ жин нь бол 28 кг, өртгөн 330 кг болж байгаа. Одоос гарснаа 12-аас 10 байгаа. Болж байгаа. За бодохыг харъя гэдэг. Жингийн 500 кг, та жингийн 28 кг. За өртгөн 300 болоод буураад ирж байгаа. За дулаан сухалт нь багс тусмал юм чинь нөгөө дулаан дамжуулалт нь сайн шүү дээ. Тэгэхээр 11-ээс 12. Энэ туршилтаараа бид ингээд шууд шанза тай бодтой бариад үзэж байна. Яг адилхан тоосны стандартаар зүгтсэн тоосны гэж байна. За яг үүрэг ашиглалтанд 2015 онд буюу өнөөдөр яг 10 жилийн хойд байгаа. 6 сарын 12-нд манай үйлдвэр анхны продукт үйлдвэрлэлийг 10 төвшөөд болж байгаа. За энэ хугацаанд бол энэ үнэхээр хөтөн байгууллагын төрийн дээг хэрэг гэсэн юм шагнал гарч ирсэн. За усны хаяг зарцуул 50% баг гэсэн юм. Тэгээд дотор ороод дахиад манай 2024 онд манай инженер тэмдгийн баг инновац хийсэн. Ямар инновац гэхээр алкалавар уур өхөр ус болно тийм. Тэр усыг бид нэр шинжилээд яг одоо энэ 5 төрлийн орцууд одоо технологи ус нь ямар хатуултаа ямар стандарттай ус үү яг тэрнтэй адилхан шүүлтүүрээр шүүлж гаргаад хуцаагаа тэр алкалавар усыг ашигланаар 50% баг. Өөрөөр хэлбэл 100 тонн ус хайдаг байсан бол тэр конденсацийн 100 тонн усыг шууд бүтээгдэхүүнээ цутангаа тэрэмдэг бүтээгдэхүүнээ 100 бүтээгдэхүүн ямар шүүрэл байхгүй. За мөрөө автомат жил одоо 336 мянган литр болчихсон. За хэмжээний наривчлалын хэмжээ анаатын 9 төрлийн хэмжээс үүдүүлсэн. За яг хааш хаашаагаа 1.5 мм-ийг зөвшөөрөв. За
За 8 давуу тал. Бид маань тэгээд туул шимээ тусаад 40-50 цэцбал байт юм байна. Космос 3-5 дахин дулаан байт юм байна. Өрлөг өрх хугацаа 4 дахин хэмнэгдэв юм байна. Өөрөө хот маань за UD бетоноос 5 дахин хөнгөн 5 хүн бодтой харсан тийм. Гал ус чигийн төсвөртэй. За тусгай цавгаар наалддаг учраас ямар ч одоо зай сэрэг гарахгүй. Би бол цавгаа зүгээр. Бас байдлуудаа бас хөөсөө наах эсвэл хийсэн зураг бол наах маахгүй. Одоо энэ тусгай цавгийн сав гэсэн санагдаж байна. За тэгээд огсроход хялбар тийм ингээд ийм 8 зүйл байна. За түрний юу болох бол дараах нь 5 зүйл. Одоо та 3-5 дүүрэтээ одоо ханаа өрөөд бүсдээ болох гэж байвал 3-5 юу болоо таарах. Яг ирэх нарахгүй юм хаад явж. Тэр нэг машин даваа. Хамгийн гол ядуу орлуулаад доор тулаас ирээд би явж. Инженери бэлсдэг дараа чинь том сусаараа чинь цогцол хаана. За дараа нь сонох юм евро хатсан хийж байгаа. Анхаатай хүчтэй болсон давхар хоорондын хүчтэй болон хамгийн сайхан шатны маш том хаална ядуу үүд юм байна. Ядуу маань хоорондын хүчтэй хатсан болоод марк нэг ороод таваас өөр болж байгаа. За Монголын одоо даваа асуудал ер нь бол яг бодож шахах. Ер нь бол ингэж дивсээд сайн нэвтрүүлчихэд бол сэтгээ тавиад ширшмат шахах одоо нэг хачин нэгснэр одоо доороос ус чив бас юу тулаан ус гаргах юм даа. За дөрөвний миний хийсэн хамт хүмүүс хамт дээр 14 сая доллар, тасгал дээр 13, за дүнзэн мод дээр $7 тон дээр одоо 8.1 сараас манайх дээр одоо долларын материал шаардлагатай. За энэ бол одоо жинхэнэ харьцуулт гэж хэлээ. Ороо болохгүй юм. Зоон тавьсан. Тэгэхээр одоо бодлоо хаадаг гэж. За донгоос ягтай харьцуулсан мэдээж том бол ер нь хангалттай. Таас оноо 800. За манай бол тийм тийм. За өксөө ихтэй сийг бол. За энэ бол одоо 1 мил хавтаа тоош гэж. За манай бол өрнөөс хамаараа тоош. Бай гэж өгүүлээ. Арматурын нацчиг болчихсон. Одоо яваа хангалттай бий гэж байна. За хүчтэй хатан 60 25 км ийм 60 25 58 зүйлсийн хэмжээтэй гарна. Энэс богино бас гарч шууд тайраад байна. Дээрээс хамгийн яг энэ полис миксер нэг одоо 5 дүүргийн болсон. Одоо 100 хугацаа болдгийг манай болоор байна. 5 дүүргийн миксер сүлжиж байгаа юм.
Энэ бол багтар шивсэх юм байна. Баг юм. Зүгээр утгаад байгаа юм багсан чи пар гэдэг чинь. Юу н ойлгосон юм шүү дээ. Тэгээ доороос нь халаагаагүй шүү дээ. Тийм ээ. Ингээд чи яа. Эсвэл халааж ич болно л тоо. Сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ халаасан бол осно уурсаад нөө. За тэнийг юм. Тэрнээ зүүн дүү. Чам сайн явж байгаа шүү. Одоо эргээгээд бос тутмын бол заашгүй байж идэг чинь. За утга тутангийн нягт бол 1350-аас 1400. За шинэ тутангийн шинэ хийсний нягт бол 1650-аас 1700-гийн нягттай байж гэмээр яг манай үндэснүүд одоо яг технологи тутахад бэлэн боллоо гэж байна. Энэ бол үзүүлэлтүүд маш сайн нарийн хянаад явдаг байгаа. Одоо ийшээ чинь байр одоо яг ажиллаж байгаа эсвэл ноо салахгүй дээрээс байна. Энэ яг зүйл тав хаагаа дайгс ихээ санаад байгаа. Тэр хатцаа шахаад нөгөө нарийн утсаа зүсээ юм чи утсаа тоордоо наатас ихээ санаад. Тэгээд хатцны дараагаар энэ хэрэгдэр дээр хэмжээ автаа байна. Дараагаар явуулчих.
Хамаа Африкалавтай байж байгаа одоо нэг Африкалав шинээр суурлуулад явж байгаа. За нэг Африкалав ийм явж байгаа. Ийм арам гэж энэ арам 5.4 м. За ийм 21 арам 113 м. Нэг арам. Тэр одоо манай хоног чичээд тэр бас 1350 м үйлдвэрлэх одоо мөрөн боломжтой. За өөрөөр хэлбэл Африкалав жигнэг хугацаа 12 цаг. 11 барын дараагаар 180-аас 210 цэсийн 12 цаг жигнэг юм боломжтой. За энэсний дараагаар Африкалаваас гарч ирлээ. Цагааны манипулятор одоо шууд хоошоогоо соорлох хэсэг рүү гаргана. Соорлохоосоо савлах хэсэг рүү яваад тэгээ одоо хэрэгцэд бүрэх одоо эцсийн бүтээгдэхүүн гарч ийна гэсэн. Одоо энэ бол олон улс манипулятор буюу одоо цагаан бол цагаан, ногоон бол ногоон бүтээгдэхүүнийг ингээд тэр Африкалавынхаа 1 2 3 4 5 дугаар зам руу Африкалав руугаа хийгээд идэг. Ийм одоо голлох үүрэгтэй тоног хөрвж байгаа. За мэдээж дөрвөн хаап хийсэн те хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн цагтдаг бүрэн автомат гэдэг ямар ууштай юм хэрэг энэ тоног хөрвжүүд асар олон хүний ажлыг хөнгөж байгаа ч гэсэн бидний шиг нөгөө бодол сэтгэж амьд хайрцаг үүсгэж чадахгүй. Магадгүй шууд одоо санамсаргүй хүн орох дээрээс юм гарч ийм аюул эрсдэлтэй учраас хамтын хамгаалалт хэрэглэхгүй хашааж болсон байгаа. Манай хашааж. Тэгээ энэ бас тоног хөрвж өөрөө мэдвэж одоо хамаатар байсан. За тэр бас нэг өдөр байртай байгаа оператор ордоор хийгээ. Үндэ 13 амттай оператор хийгээ. Намайг доор за бүгд бүгд одоо энэ оператор зэмэсний оператор самхан доор оператор хийгээ оператор тэгээд оператор хаан дээрээ оператор чанаа чанаа тэгээд савлах тэгээд хэмжээний бүх хүмүүстэй 13 оператор байж. Одоо бидний хаан харагдаад өдөртөө өөрөө манай одоо гол зэрэг өөрөө. Энэ бол одоо бүх автомат бүх хүний одоо өдөр байдаг юм өөрөө. Одоо би зөв олон ийм ቦታ өөрөө байна. Одоо тав хэрэг харж байгаа одоо энэ ногоон бүтээгдэхүүнийг дараагийн одоо онгоосон одоо тавгаар авах юм байж. Тэр босноо энэ рейс нөмөртэй холбоотой хөндлөн нэрийн хэрэгтэй. Тэр оператор маань болохоор яг ингээд Африкалав онгоосоо цагаад Африкалав руугаа ногоон бүтээгдэхүүнийг хийгээд байж байгаа бол оператор байгаа. Амар таастай байна. Тас жилттэй юм. Пас яг түрхий гэсэн бакс. Тэг юу юм? Бүлтгэн мөлтөг. Шахаад Таасан цартай юм.
Яг хэдгээр багны хэддэг хус тасарсан. Шууд ухаалаг системээр панел дээр юм бид. Тэрнийхэн дагуу оператор засварынхаа очоод уцаа солих те. За одоо манайх бүр дахиад өөр одоо юунууд нэвтрүүлж байгаа. Тэр нь юу гэхээр одоо манай басны захирал өөрөө одоо энэ юуны хятадын Tesla компанид маш олон жил ажиллаж байгаа. Манайд одоо нэг шиг технологи нэвтрүүлж байгаа нь одоо асар их дата цуглуулад одоо юу гэдэг нэг холгоч нурлаа гэдэг одоо команд хүртэл өгдөг. Тийм ухаалаг болох гэж бас цаашдаа ажиллаад явж байгаа. Тэгэхээр одоо яг бүгд асууснаар те ямар нэгэн юм одоо холгоч шаарыг нурлаа эвдэрлээ гэхээс 15-20 минутын өмнө одоо тэр нь өөрөө сигнал асч идэг. Ерөөд одоо манай бүх томд хөрөнгөд яг тийм. Тэ одоо ямар нэгэн дөвлөхгүй байгаад лазер алдлаа гэвэл яг тэр хэсэг дээр л алдаа цаана. Тэрнийхэн дагуу очоод автоматикийн үйлсгээ хийн, засварын үйлсгээ хийн, механикийн цаас нь оператор нь боллоо гэвэл ажилд оруулна. Ерөөсөө юм. Дээрээс нь бол манайх одоо тасралтгүй үйл ажиллагаатай 4-5 гарсан дээр зутан бэлтгэс ахуулаад технологи нь өөрөө яг юм байхгүй. Тэгэхээр жилийн 365 хоногийн 300 хоногийн бүтээлтэй ажлын өдрүүдийг за үндсэндээ хагас шилдэ нэг 15-20 хоногийн их загсалтай үе гэж авдаг. Тэргээр юу гэдэг вэ гэхээр холбооны бүгд Герман улсаас энэ олон молекулятор тоног хөрөмжийн сэтгүүх хэрэгслийг захиалаад тэр нь яг эрлээ гэсэн үед нэг зогсолт аваад бүх одоо холхив шаарыг одоо бүх одоо цэвэрлэгээ өөрчлөлийг ахаад апдейт хийдэг. Тэгэхгүй бол жилдээ ер нь 1-2 хийхгүй бол одоо энэ бүх одоо бетон зузаараа те адаглалын тутам мутныхын шалгааг нь хүртэл бөглөрдөг. Ерөөсөө яг энэ бүх засвар үйлчлэг маш богино хугацаанд аюул шахуу ажиллаж идэг. Манай үйлдвэр. За тэгээд 3 ээлжийн системээр ажиллана. Нэг ээлж нь 5 хоног өдөр, 5 хоног шөнө яваад 5 хоног хамардаг ийм системээр ажиллана. За энэ донд бол ямар ч баяр ёслол таарсан бидний бол тэгээд ээлж ирээл ажиллаж идэг. Одоогоор бол манай бүтээгдэхүүн нэг хотоодын хэрэгцээ нэг 60-70% хангаж байна. Одоо бид ямар ч нэг аппликаци нэмээд байгаа гэдэг чинь бас л уламжлал хэрэглэгчтэй хурж очихыг төлөө одоо мэдээж бас энэ том зах зээлийг бол ганцаараа дагаа 100% дийлэхгүй байгаа. Тэгээ бусад бас олон блок хувийн үйлдвэрүүд бас байгаа. Тэгтэл манайх бас хамгийн том зах зээлийн эзэлж байгаа. Хамгийн гол үзүүлэлт бол ерөөсөө технологи хэмжээний алдаа. Одоо манайх чинь Германы EN стандартыг эмнээс рүү болгосон. За энэ стандартыг болгохын тулд одоо эрхэм шүтээсийн багш нар, эрдэмтэн, доктор, профессор, барилга хөгжлийн төв, барилгын корпорацтэй энэ болгонтой хамтарч яг энэ Монгол болох юм уу, болохгүй юм гээд за тэгээд болоод явсан. Үндсэндээ Европ болон EN нийслэн 10 стандарт хэрэгжүүлж байгаа. Тэр 10 стандарт ч өөрөө бүх юмыг заагаад өгсөн. Байгаль орчин цэрэг нөлөө байгаа юм. Хүний биед ямар нэгэн цацраг байгаа юм уу, байхгүй юм. Дэмжийн хаалтаа байгаа юм. Барилга хэдэн давхар хүртэл байх хэрэгтэй. Хатны ямар байх юм, дулаан ус гаргал нь ямар байх юм, хэмжээний алдаа нь ямар байх юм гэдэг. Энийг болгоныг стандарт нь хангаад өнөөдөр одоо энэ болоод таахны гар дээр дотоод хэрэгцээг хангаад явж байгаа. Ямар нэгэн байгаль бол үүний цэрэг нөлөө байхгүй. Одоо саяны миний танилцсан 5 төрлийн орчин хавуулаа уралд ороод дуусаад ерөөсөө таахны харж байгаа энэ байгалийн зохиомлж болохгүй юм. Ингээд ойлгож байгаа хамгийн энгийнээр. Энэ дотор одоо яг ийм бүтээгдэхүүн болсон байгаа шүү. Мөн цагаан байхгүй. Ямар нэгэн захирал гэдэг ялруулахгүй. Ерөөсөө дуулуулаад басгаалдаг. Хөнгөн батцаа. Өөр зохиомлж болохгүй. Яг байлаа.
Гисэг хийдэж таахсаа харсан баг. Маш эмзэг технологи. 5 төрлийн шохоо одоо яг тогтцоо орчиж бол байхгүй шүү дээ. Яг энэ дүүгийн шохоо ямар шин шанартай энэс хамаарах шохоо хийх болохоор тийм хэд болохоор яг одоо бетон шиг дээр 108 метрээр тийм байгаад тийм риск ингээд бол машин маш их бэлэн байдалтай хамгийн гол үзүүлэлт бол энэ засвар үүсгэж байгаа. Засварын баг механикийн баг сайн гэж энэ олон тохиолдол яв. Дараагаар нь яг энэ орчин найрлал бүх асуудлыг хэмжигдэл одоо хязгаарч байхгүй бол бас асуудал хяналтаас гардаг. Ийм байна. За өөр асуудал залах байна. Дээрээс манай боловч өөр ямар ч Одоо та бүхэн харж байвал Ярамгийн VIP хотхны одоо дугуй хэсэг дээр бас манай дугуй урлаг одоо яг энэ шиг ингээд дугууруулж зүсч үрдэг. Одоо тий өөрөө одоо юутай зөөлөн одоо батбөх юутай учраас бүх төрлийн хийвэнд одоо сэлбэр хийсэн ч бас манай нэгэн ханыг аваад гой сэлбэр хийгээд одоо бас гоёлын автомат болгоод ашиглаж байгаа. Тэгэхээр маш олон давуу талтай. Үйл балаа яасан. Энэ бол одоо яг дүүрний төрөл хийх. Одоо яг анхаарал Бал яцсан юм. Тэгээ одоо Батбихийг л та дараа штэ. Нөгөө нэг хэдэн килний явтан дааж чинь 3.5 байхгүй. Тэгэхээр та 3.5 дээрээ дэлгүүдлээ барилгын дүүргээс болж чинь баруун За